Залуу хүний хувьд бид Бурхны шашны тухай маш олон янзын үзэл бодолтой тулгардаг л та. Манай зарим багш нар Бурхны шашинтай орон болгоно л ядуу буурай байдаг. Балб, төвд, бутаан бас манай Монголыг харалдаа гэж хэлхийг олон удаа сонсч байсан. Гэсэ хэдий ч гэсэн бид одоо болтол сүм хийдэд очиж аз жаргалтай амьдралынхаа төлөө ном уншуулсаар л байдаг. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Би боддог л да. Бид нар өөрсдийнхөө уламжлалт шашин, итгэл үнэмшлийг хүчтэй үгүйсгээд байна уу даа гэж. Би тухайн орны ядуу буурай эсвэл хөгжингү чинэлэг байх эсэх нь тэдний шашин шүтлгээс хамаардаг гэж огтхонч бодохгүй байна. Би үнэхээр тэгж бодохгүй байна. Магадгүй зарим итгэгчид Монголд ирээд танай орон Христийн шашинтай болвол хөгжих болно гэж хэлж болох юм. Тэд Америк болон Европыг жишээ болгож магадгүй, тийм үү? Хэрвээ та нар Бурхны шашнаа шүтсээр л байх юм бол улс орон чинь хөгжихгүй гэд таны хэлсэн улс орнуудын жишээг ярина. Тэгвэл улс орны баян эсвэл ядуу байх нь шашин шүтлэгээс нь хамаардаг юм бол эрт үед 18 дугаар зуунд Европын хувьд байдал ямар байсныг бодож үзцгээе л дээ. Тухайн үед Европт 100% Христийн шашин ноёрхож байсан. Тэр үеийн Европын хүн амын маш цөөн хэсэг нь баян, олон нийт буюу хүн амын 80% нь л ядуу байсан. 18 дугаар зуунаас хойш Европт шинжлэх ухаан, технологи хөгжиж, гагцхүү шинжлэх ухаан, технологийн хөгжлийг даган Европ төвчгсөн бүхэлдээ хөгжиж, баян чинэлэг болж эхэлсэн. Анхааралтай ажиглаад үзэх юм бол шинжлэх ухаан хөгжиж эхлэхэд Христийн шашинд хэрхэн нөлөөснийг та харна. Маш олон итгэгч нар шинжлэх ухааны ном зохиолуудыг шатааж устгасан. Тэд үүнийг эдгээр номууд ертөнцийн эзний хэлснийг үгүйсгэж байна гэж тайлбарлаж байсан. Та бодол доо. Хамгийн анх дэлхийг бөөрөнхий гэж хэлсэн эрдэмтэн Галилей гэхэд гэртээ хоригдож байсныг. Яагаад гэхээр Библиэд дэлхийг хавтгай гэж бичсэн байдаг. Гэтэл Галилей дэлхий бол хавтгай биш. Бөөрөнхий болохыг баталсан шүү дээ. Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр Христийн шашны байр суурь муудсаар байсныг бид ийм олон жишээнээс харж болно. Ийм учраас баян эсвэл ядуу байх нь Христийн шашнаас шалтгаалаад байгаа зүйл огт биш. Хэрвээ ингэж үзэх юм бол яагаад Япон орн чинэлэг хөгжингүй байгаа юм? Япон бол жинхэнэ Бурхны шашинтай орн. Одоо Япон орн дэлхийн 3 дахь чинэлэг оронд тооцогддог. Хоёрдугаарт Япон оронд шинжлэх ухааны технологи өндөр хөгжсөн учраас л энэ орн ч бас ийм өндөр хөгжилтэй байгаа юм. Тэгвэл одоо үеийг аваад үзье л дээ. Өмнөд Америкийн болон Төв Америкийн, Филиппин гээд Христийн шашинтай орнуудыг аваад үзье. Тэдний амьдрал хэцүү, маш ядуу байна. Гэвч тэд Христийн шашинтай. Ийм учраас улс орны баян эсвэл ядуу байх нь шашнаас шалтгаалдаггүй. Харин тухайн орны хөгжил, орчин үеийн боловсрал, шинжлэх ухааны технологи хөгжлөөс шалтгаалдаг. Би бас энд нэг зүйлийг орхигдуулсан байна. 13 дугаар зууны үед монголчууд маш хүчирхэг орн байсныг хүн бүр мэднэ тийм биз? Өгөөд хаан, Ховлиа хаан зэрэг Монголын олон хаад Бурхны шашныг шүтэж байсан. Тэр үед Монгол орнч Бурхны шашинтай байсан. Гэхдээ энэ дэлхийд хамгийн хүчирхэг нь байгаагүй гэж